Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ та бүгдэд хэрэглээний зан үйл засалд ашигладаг урамшууллын талаарх ойлголтыг хүргэх болно. Урамшуул гэж яг юу юм бэ гэхээр нийгэмд эерэг зан үйлийг нэмэгдүүлж тухайн зан үйлийг баттгах зорилготой ашигладаг зүйлийг урамшуул гэж нэрлэдэг. За өөрөөр хэлэх юм бол таны хүүхдийн дуртай бүх зүйл урамшуул болох боломжтой. Дуртай чипс, дуртай чихэр, ундаа юу байдгийг энэ бүгдээрээ урамшуул болох боломжтой байдаг байгаа. Хүүхдийн ямар нэгэн зан үйлийг урамшуулах тусам тухайн зан үйл маань ирээдүйд дахин давтагдах магадлал нэмэгддэг учраас хүүхдэд ямар нэгэн шин зүйл зааж байгаа тохиолдолд аль эсвэл хүүхдээсээ ямар нэгэн эерэг зан үйлийг хүлээж байгаа тохиолдолд тухайн зүйлийг хийх бүртэн бид бүхэн урамшуулах шаардлагатай байдаг. Ийм учраас бидэнд зайлшгүй урамшуул гэдэг зүйлийг ашиглах шаардлага бий болдог байх нэ. Хэрэглээний зан үйл заслын үеэр ашиглах боломжтой урамшууллын төрлүүдийг та бүхэн танилцуулъя. Нэгдүгээр эд зүйлсийн урамшуулал гэж байгаа. Үүнд болохоор хүүхдийн дуртай тоглоом, ном, хөгжим зэрэг бүхий л зүйлс хамаарагддаг. Одоо жишээ нь номонд дуртай хүүхдэд номыг урамшуул болгож ашиглана гэсэн. Уяа утас үзгөө. Хардаа. Утас хоо. За, ширээ арчаад хогийн савнд хай. Яста мундаг юм аа. За хоёрдугаар амттан. Хэрвээ таны хүүхэд чихрэнд, бичээнд, одоо жигнэмэгт дуртай бол та энэ идэх дуртай зүйлийг нь урамшуул болгон ашиглах боломжтой гэсэн үг. Над руу хар. Ямар мундаг юм бэ уяа. Яста мундаг биш дээ. Яста мундаг. За 3 дугаарт болохоор анхаарлын урамшуулал. Хүүхэд маань ямар нэгэн эерэг зан үйл гаргах юм бол та бүхэн маань тогтмол магтаж явах хэрэгтэй. Хөөе миний хүүхэд ямар мундаг юм бэ? Ямар сайн юм бэ гэх мэтээр магтана. Мөн хүүхдээ тэврээд гжигддэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар анхаарлын урамшууллыг бид бүхэн ашиглах боломжтой байгаа. За дараагийнх нь болохоор нийгмийн болон идэвхтэй үйл ажиллагаа гэж байгаа. Энэ маань болохоор хүүхдтэй та тодорхой хугацаанд цаг зориулна гэсэн үг. Хүүхдтэйгээ хамтдаа тоглодог, хамтдаа ямар нэгэн зүйл ярилцдаг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хүүхдтэй цаг зарцуулж байгаа нь өөрөө нийгмийн урамшууллын төрөл болж идэг. Алгаа тааш. Ваа, 7. 1 2 3. Ямар мундаг юм бэ? За хамгийн сүүлийнх нь болохоор хоёр дахь урамшуул буюу оноо цуглуулах эсвэл мөнгө байж болно. За оноо цуглуулах аргыг аваад үзэх юм бол хүүхэд маань 5 ширхэг од цуглуулад 5 ширхэг одны хариуд зармаг авдаг ч юм уу те илүү том урамшуул авах боломжтой гэдэг ойлголтыг хүүхдэд өгч болно. Урамшууллыг хэрхэн сонгох вэ? Урамшуулал маань тухайн хүүхдийн насанд нь тохирсон, хүүхдийн өөрөө сонгосон зүйл байх ёстой бөгөөд эерэг зан үйл хийх үед нь л зөвхөн урамшууллыг өгнө. Хамгийн гол нь хичээл бүрийн эхэнд хүүхэд өөрөө урамшууллаа сонгож тухайн урамшууллыг ашигласнаар хичээл илүү үр дүнтэй явагдах боломжтой. Өөрөөр хэлбэл за манай хүүхэд энэнд дуртай байд юм чинь өнөөдөр энийг ашиглацгаая гэж тааварлахын оронд хүүхдийнхээ өмнө сонирхох магадлалтай хоёр зүйлийг нь барьж агаад за миний хүүхэд алийг нь авах юм гэд хүүхдээрээ сонголт хийлгүүлнэ. За хүүхэд маань таны барьж асуусан хоёр зүйлээс алийг нь сонгохгүй бол аль нь ч урамшуулал болох боломжгүй байх нэ. Харин аль нэгийг нь сонгох юм бол 10-аас 15 секундын хугацаанд хүүхдтэй өгч тоглуулж тухайн зүйл хичнээн гоё сонирхолтой болохыг нь хүүхдтэйгээ хамтдаа ойлгож мэдэх боломжтой. За харин хэрвээ идэх зүйлийг нь хүүхэд маань сонгосон бол маш бага хэмжээг хүүхдийнхаа аманд нь хийж өгөөд идэж дуустал нь хүүхдээ хүлээнэ. Буяа энэ хоёр ялах бай. Нэгдүгээрт хүүхэд даалгаврыг зөв гүйцэтгэсэн тохиолдолд 0-оос 1 секундын дотор буюу маш хурдтайгаар урамшууллыг өгөх хэрэгтэй. Ингэснээр зөв хийсэн зүйл маань урамшуулагдаж дахин давтагдах магадлалыг нэмэгдүүлэхээс гадна хүүхэд санамсаргүйгээр гаргасан сөрөг зан үйлийг урамшуулахаас сэргийлж байгаа хэрэг. Урамшууллыг байнга хянаж хичээлээс бусад үед ашиглахгүй байх хэрэгтэй. Ингэснээр урамшууллын хүчийг нэмэгдүүлдэг. Хичээлийн явцад зөвхөн урамшууллыг ашигласнаар хүүхэд маань маш их хичээл зүтгэлийг гаргаж аливаа зүйлийг хурдтай суралцах боломжтой болдог. Хоёрдугаарт хүүхдээр хичээл бүрийнхэнд урамшууллыг
өөрөөр нь сонгуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Яагаад вэ гэхээр эцэг эхчүүд маань ихэнхдээ хүүхэд маань үүнд л дуртай байдаг гэд алдаа гарах гэдэг. Ийм учраас яг хичээл орохынхаа өмнө тогтмол урамшууллыг хүүхдээр сонгуулж байх нь хамгийн чухал зүйл юм. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэн асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй.